Холын бүтгэхэн цагийн хоньны эсгийг хачилсан үнэг чи. Энэ хорвоод юу шүтдэг юм гэж эзнээсээ одоо асуу. Шүтлэгтэн биш гэлээч би шүтдэг ганцхан шүтэнтэй. Одон гаргийг би шүтдэгвэ. Байгалийн юмс үзэгдлийг би шүтдэгвэ. За би Сэлэнг аймгийн Цагаан нуур сумын харьяат Монгол улсын харьцаг баяр сахны орхон баяр байна. Сэлэнг аймгийн орхон суманд төрсөн. Тэгээд Сэлэнг аймгийн Цагаан нуур суманд өссөн. Тэгээд манай аав цагдаагийн эсхийн төлөөлөгч хүн байсан. Тэгэл аавыгаа дагаа сум хэсэл ажиллаж амьдрал сураал явчихсан та. Манай аав Өвранга нарийн дээл сумын уугуул. Тэгэл Өвранга Аврахир хотод төрсөн. Намжил гээд манай өвөө Өврангаах тэгэл Өвранга ундган үндэ манай Улаанбаатар хотод өссөн. Яг го барилдаг сум орон нутагтаа сайн барилдаг хүмүүс бол байсан манай гэр бүл. Ээж талын сумын заан жамсран гээд өвсгөлдөө сайн барилж ирсэн. Манай ээж Өвсгөл аймгийн Тосон зингээс сум. Яг го тэгэл бүхэл хүч ачаалалтай шүү дээ. Тэгээд нөө хөдөө өвөө мэдрээ 100 орхигдал тэгэл өвөө мэтэйгээ Өвсгөл Тосон зингэл тэгэл мал хүнд туслаад тэр мөчүүдээс ачаалалтай. Багада цагтаа болно гэж боддог гэсэн аавыгаа дагаад тэгэл аавыгаа их дагаж явдаг хөхтэйс. Тэгэл яг 12-оо төгсөх жил бол бүгд бол дуртай учраас дуртай юм руу явъя гээл шийдсэн. Дуулахаас бусдын бүгд л юм дээ. Хөтлөн, бүжиглэн, шүлгүүшин зөндөөл юм айгу юмд итгэвтэй хөхтэйсэн. Тэгэл ээж маань банк гээд ах бит хоёрыг банк дагуулж явж юм дугуйланд итгэвтэй хамруулдаг. Альва тэнцэн уралдаанд амар итгэвтэй хамруулдаг. Тэгэл шатар тенс мэнс гэл бүх юм явуулдаг. Яг го эсэмээсээ зохион бичлэг бичдэг байсан. Тэгэл шүлгэн мүлгэн бичдэг байсан. Шүлгийг аваргуулж исэн. Эсээгээр төрүүлж исэн. Эсээ зохион бичлэг бичиж төрүүлж исэн. Шүлэг бичдэг байсан. Хөөрхөн шүлэг байдаг ч одоо харахаар миний аав цагдаа мэгтэй гэл шүлэг биччихсэн. Одоо мартчихжээ. Нөө шүтэнгээ шүлэг уншдаг байсан. Холын бүтгэхэн цагийн хоньны эсгийг хачилсан үнэг чи. Энэ хорвоод юу шүтдэг юм гэж эзнээсээ одоо асуу. Шүтлэгтэн биш гэлээч би шүтдэг ганцхан шүтэнтэй. Одон гаргийг би шүтдэгвэ. Байгалийн юмс үзэгдлийг би шүтдэгвэ. Нүгдэл гэж марчлаа. Ээж маань ер нь хамгийн барилт гэснээс хойш маш сайн дэвдсэн. Бүх ил зүйлээрээ дэмжсэн аав ээж маань. 13 4 юм уу? Наснасаа нэг Төвшинбаяр аваргыг нэг Олимпиад аварга болсон нэг бүх спортоор хичээлэх сонирхолтой болсон. Гоё санагдаад. Сэлэнг аймгийн Цагаан нуур суманд хамгийн анх ган төмөр гээд чөлөөтийн багш маань биеийн тамирын багш маань 10 жилийн биеийн тамирын багшаар ирсэн. Тэгээ манай биеийн тамирын багшийнхаа нөгөө чөлөөтийн секцэнд хамгийн анх орсон. 6 хүүхэд секц хичээлүүлэхгүй бүхий. Тэгэл манай нэг 10 жилийн ангийн найз маань байсан Бацогт гээд найзтайгаа цуг очоод бэлтгэлд ороод тэгээ сургуулиснаа бэлтгэл хийлээ. Гадуур өгшөө тэгэл бэлтгэлээ хийж барилдаа хамгийн анх барилдуулсан чинь нэг чөлөөт барилдаг, сэрмэдэг гээд эмхтэй охинтой барилдуулаад дийлдгүй тэгээд юм. Бааха ийш тийш авч шидүүлээл тэгэл шар хөдөлгөөс илүү тухайн үед яаж унаад байсан дээрээс гайхаад л байсан баг. Нөгөө манай айгүй михтэй тэгээд ийш тийш ав шидэл мэг. Үндэсний бөхөр чөлөөт бүх мөхөр хичээлж байхдаа тэгэл хүүхдэн чинь ядаж нэг ихлэ аймгийнхаа аварга болчихъя гэд бодно. Тэгэл аймгийн аварга боллоо тэгэл өсрөөсөө гараад бэлтгэл хийж байхдаа
нэг яд сумын цол авчий гэж бодно. Нэг сумдаа төрүүлчихсэн. Тэгээ сумд төрүүлчихээр дараа нь тэгэл аймгийн цол авчихсан гэж бодно. Аймгийн цол аваачвал аймагтаа төрүүлчихсэн гэж бодно. Төрүүлчил цолоо баталж байсан гэж бодно. Цолоо баталчвал тэгэл улсын цол авчихсан гэж бодоол тэгэл өмнөө тавьсан зорилгоо тэгэл тууштай байсан. Хөдөлмөрлсөн үнд аз ирдэг. Ямар ч ажил мэргэжил спорт бүх юм амьдрал дээр тэр ерөөсө хөдөлмөрлсөн үнд л аз ирдэг хэлэх зуртай. Тэр нөгөө Тэнгэрээс бус одгийн кинон дэр байдаг штэ. Нөгөө зүрхний чандах агуу их уучлал юм гээд уучлал талархал халамжлал гэж боддог. Яг хайртай гэдэг үг зүйл одоо гэр бүлийнхэндээ бүх тэгэл дотроо л их талархаж явдаг да. Тэгээ нэг хил гаргаад байдаг баха. Ер нь жоохон дотроо их талархаж бодож явдаг. Хамгийн их баярлж исэн мөчгөө бүхэл мөчтэй баярлдаг даа амьдралынхаа бүх мөчтэй баярлж талархаж явдаг. Зөвхөн амьдрж байгаа бүхэл мөчөө мэдэрч амьдрах гэдэг чинь сэтгэлийн амар амгалан юм болов аж аргал гэдэг нь. Тэгж л боддог одоо тайван сайхан сэтгэлийн амар амгалан. Шантарч исэн үе бол байхгүй. Өөрөө үнэхээр дуртай байсан болохоор. Яг үндэсний бүхээр бол тууштай хичээлэн зорилго тавьсан байгаа. Тэгээд залуу спорт чинь залуу насны зүйл шүү дээ. Тэгээд цаашдаа өөр юмар сурна. Тэгэл ажил мэргэжил сойлох бах. Тэгэл яг зүгээр ингийн хобби маягийн зорилго маань гэвэл хэрвээ спортоос ингээд залуу насны юу н спортоос жоохон болоод ирнэ шүү дээ тий хүн. Болоод ирэх нэг гоё аялах юм уу? Дэлхийгээр аялах юм уу? Тиймэрхүү бодолтой байдаг. Гоё дэлхийн улс орнуудаараа аялж үз соёл иргэншилтэд танилцаж бусад улсуудын амьдралыг харж үзэж. Тэгээ би ч бас айгүй тийм юм сонирхдаг. Тэгэл юм сонирхдаг. Тэгэл ирээдүйд бас нэг дэлхийгээр аялаад үзчих юмсээр боддог байх та. Баруун гараар шилтэл явчихад байгаа. За өнөөдөр бол орхон биер хөнгөтэй байгаа самдан өдөрж их мэдэр сайхан барилж байгаа. За сугдаа соёлоод дутуудлаа. 90 та насндаа байх сайхан зөрөгтэй барилдаг. Хонгоцсон. Хумааны барилдаан гэдэг ийм урдан шийдэг юм. Өдөртөө барилдаад байгаа хүмүүс өнөөдөр энэ барыг давхан олдох юм байна. За үнэхээр одоо өнгөтэй байна. Сэлэнгийн баяр наадмад одоо хурцчин хөтэй. Тэгээ үндэсний бүгч бас Монгол уламжлалаа агуулсан учраас ёс жаягтай. Тэгэл тэр ёс жаягийг дагаж тэгээ суралцдаг. Тэгээд наадам бэлтгэл дээр гарахтаа ёс жаягийг түлхүү мэдэрдэг. Одоо наадам бэлтгэд үеийнхэн залуучуудаа ах нарт ахтайгаа цугаана. Тэгэл ажил хий сурна, юм сурна, Монгол уламжлалаа ойлгоно. Тэгэл ах нарынхаа зөвлөгөө сурамжийг сонсно. Тэгэл бүхий спорт ямар гэдгийг мэдэрнэ. Тэгэл нөгөө үеийнхэн залуучуудаа сайхан нөхөрлөдөг болно. Тэгэл сайхан дурсамжууд их бий. Байгальтай наадам бэлтгэл гарах чинь гоё байгальд хөдөө гардаг шүү дээ. Тэгээ байгальтайгаа ойрхон. Наадам бэлтгэл дээр миний төрсөн өдөр болдог юм да. Тэгэл хөөхөн бялуу барьж эсвэл нэг жижиг кофе дээр нэг ширхэг лав азаацсан. Тэгэл минь төрөж идэв. Тэр нь хөөхөн санагдал тухайд дурсан шүү дээ. Монгол наадам гэдэг чинь сайхан шүү. Тэгэл яг 11-ний өглөө тэгэл наадмын нээлт болол барилт гал стадион руу орж явах. Тэгэл монгол хүн болсноороо гоё бахархаж омгшдог. Яг тэр үеийн мэдрэмж айгүй гоё байдаг наадмын. Тэгэл бид нар чинь бүтэн жил бэлтгэлээгээл наадмал хүлээж байгаа юм шиг тэр мөчийг хүлээгээл. Засуул цол дуудах ч юм бас гоё. Яг ингээл тэр цол дуудаж байгаа 3 давны агшныг сонсоход бас нэгэн цаг хугацаа жоохон зогсцсон юм шиг тэгээл уртын шурхай шиг гоё сонсогддог. Миний одоо хурд юм уу да? Онцлог нь хурдаар л жоохон барилдаг гэж өөрөө боддог шүү. Өөрөө тэгэл бодоод идэг шүү дээ. Хитрхи яарч барилдсан барилдаануудаа жоохон
ухаарч юм боддог л. Хитрхи яарчих гэдэг л. Сумын зан аймаг ярьсан, хурц зарслан болсон, тэгэл натчин болсон, цолоо баталсан гэл тэр жилүүдэн бол бүгд сэтгэл хөдлөсөн сайхан барилдаанууд л болчихсон. Бүгдэнд нь л сайхан сэтгэл хөдлөл, сайхан мөчмөн. Барилгач нь бол бидний баг ажил шүү дээ. Тэгээ жилийн 4 өдөр л бол тэг бэлтгэлээ тогтмол байлгаад тэгэл бүхэл барилдаандаа тэгэл зориулж хийж байгаа. Яг ингээ байнгын бэлтгэл сургуультай форумтай байхад залхах үе бол байхгүй. Өөрөө үнэхээр дуртай, том зорилготой зорьсон болохоор яг ядрах үе бол байгаа. Тэгээд ядрах үе мууийг бол тоохгүй гардаг. Дуртай учраас өөрөө бүх юмаа зорьсон учраас тэгээ ойрын зорилго одоо улсын баяр наадам маань болох гэж. Тэгээ улсын баяр наадамтай бэлтэж байна да. Одоо 101 жилээ болно энэ жил. Залуучууд маань их хөдөлмөрлөж хичээж байгаа. Монгол өв уламжлалаа бас авч дээж явах гэж зүтгэж байгаа. Одоо Монгол гэсэн бүх юм ал тээж байгаа шүү дээ үндэсний хөгжөө. Дэлхийд онцон Монгол наадам тэгэл залуучууд бид нар ч тэгэл ухамсарлаад хичээж байгаа. Мэдээж ихний ээлжинд спортын зорилго төрн залуу насны зүйл спортод тууштай байж болох хамгийн сайнараа хичээнэ.